Семинар нагаас жаач бидэг. Дархаатад амьдардаг 15 настай дараа 1-р ангид орно. Манай сургуулийн давуу тал нь болохоор надад хамгийн таалагдсан юм сурагч байгаа. Багшийн заасан хичээлийг хагас тутаа ойлгох юм бол гэртээ очиод YouTube-ээс жишээ багшийн хичээлийг үзээд тэгээд дуудлага дахиж сонсно. Ер нь л өөрөө хийж байгаа юм бол солонгос хэлийг төгс сурах боломжтой. Тэгээд сургалтын дээр ихээр надад амар гоё мэдрэмж төрдөг. Ингээ багштайгаа ингээд нэг гэр бүл юм шиг тэгээд ингээд ангийнхаа хүмүүстэй айгуу дотно амар гоё идэг. Тэгээд баян сургалтын дээр хичээлээ хийгээл надад амар зөв хүрээлэлтэй бас юм шиг санагцаа. За би багасаа нэг солонгос хэлэнд амар сонирхолтой, ер нь солонгос хэл сурах хүсэлтэй. Тэгээд бүр ингээд очроо ярагшихаа самбартай хичээлийг заадаг байсан үеэс нь эхлээд өөрөө ингээд үзээл явдаг гэсэн хэвгүй. Хань ингээд надад солонгос хэлний сургалт байдгүй гэж бодсон. Тэгээд байсан ч ингээд амар сайн биш, зүгээр ингээд мөнгө өрсөн юм шиг санагдаад байсан байхгүй юу. Тэгсэн чинь яг нарийн гарц байдаг гэдгийг мэдээд ангийнхаа хүмүүс сонсчихсон. Тэгээд ирээд сонирхоод сурах чигнүүдийг хараад амар гайхажсэн. Ийм олон номтой юм уу? Ийм газар байд юм уу гэж бодсон. Тэгээд одоо ер нь өөрөө ингээд гүнзгийтэй орох гээд өнөөдөр ирсэн байгаа. За миний зорилго бол топгийн 6 авах зорилготой. Тэгээд топгийн 6 авчих юм бол амар олон тэтгэлгүүд байт юм лээ. Өссөн сургуультай ороод амар мундаг болно. Хүмүүс сурахгүй л айгу хэцүү юм байна да. Тэгээд сурч боловсроод дахин ажиллах юм бол бие хүчний ажил хийхгүйгээр яг өөрийнхөө боловсрлоор амар аз жаргалтай амьдрах боломжтой. Тэгээд Тархан хотод маань ийм сургалтын төв байдсан юм лээ шүү. Тэгээд та бүхэн маань ирж сонирхоод сураарай. Сайн сураад топгийн 6 аваад солонгос улсад заавал очиж сурна. Би сэтгэл судлалаар амар хүсэлтэй, явах хүсэлтэй байгаа. Тэгээд бүгдээрээ тууштай хичээллээд мөрөдөлтөд заавал хүрээрэй.